За намайг Бадарчин Батсүр гэдэг Улс аймгийн Тэс сумын 1-р бригадын Бадарч гэдэг айлын 3 дахь хүүхдөө 1955 онд төрсөн. Тэс сумын сургуульд 7-р анги төгссөн. Цэргийн албанд 1974 онд цэргийн албанд яваад Сонгоны Багдарган сургууль гэдэг газар руу байрлаж очсон. Тэгээд тэнд бол ирээсээ Багдарга хүн бол ер нь бүхнийг чадах ёстой гэдэг утгаар бид нар хичээл сургууль заадаг байсан. Тэгээд ирээсээ энд одоо жишээ нь одоо ингээд ажиглахлаас цэргүүд бол нэг 45 хоногийн хугацаатай карантинлэгдээд байгаа биз. Бид нар бол ирээсээ жилийн хугацаанд карантинлэгддэг байсан. Тэндээс бол их юм сурсандоо цэргийн амьдрал ямар хөө амьдрал байдیں۔ Тэр үгдийг баг тэндээс аваа баг сурсандаа тэс үчирээд энд килийн хоронд орохт бол тэр над хэрэг болсон. Цэргийн газар гэж иймэрхүү газар байдаг гэдгийг анхны мэдхүн авсандаа тэндээс бай. Цэрэг салгч ирээд тэргийн малчин сонны хэвд хөлдөрт хэвлэгчээр ажиллаж орсон бэ. Тэргийн малчин сонны хэвд хөлдөрөж явлаганд байсан. Тэрний хэвлэгч ажлын нөхцөл бол маш хүнд цаг хугацаа их барьдаг. Тийм ахтар ажилд би орол нэг жил болоод ирсэн гарын эндээс. Энэ бол ирээсээ би ажилтдаг газар биш юм байна гэж ойлгоод гардгүй хөөцөлтөд би таксаар байгаад 7 жил болсон да би. Нэгэнт оролдоод ажилласан гэнэ бол доктор сургалтад ажиллахад бол шагнадаг, урамшуулдаг, нам намын шөөм болгодог. Их ахтар тийм газар анх гарч ажилд орсон. Тэндээс бол их юм сурсандоо их юм ойлгосон. Дандаа нөгөө сэтгтэнгүүд дайрцдаг. Нөгөө энэ сонны сурвалжлагч тэр намын хороо захиргааны тэр томчуулчин дандаа хэвлэхээр гэж захиалгын хаалганы өгдөг. Сонин манд юм хэвлүүлдэг. Дандаа тийм усуд дайрцдаг байсан. Тэндээс их юм ойлгосон. Тэндээс хараад би 7 жил ажиллаад тэндээс гарсан. Тэндээс хараад би юу яасан? Худалдааны байгууллага орсон. Худалдааны байгууллагад би малын эрхлэгчд одоодын бэлтгэлийн мал хөлөөж авдаг малын эрхлэгч гэдэг ажлаас одоо бодоход нэрвэл юм л да тэр. Малын эрхлэгч гэдэг ажил дээр надад анх томилсон. Тэгээд тэнд нэг 4 жил орчим ажилласны яасан. Тэгээд би Көрөгсөрийн нэрээр орсон. Көрөгсөрийн нэр гэдэг бол Улаанбаатар ганцхан байдаг махны нэрийн ажил. Тэгээд би нэг бас 5-6 жил ажилласан да. Тэгээд ажаас чинь хөгжилтэй ярихад дөнгөж зах зээл эхлээд ямар нэгэн ажил дээр хүний тавхал заавал сонголттой өрсөлдүүлж тавьдаг тийм бол да. Манай. Тэгсэн манай нэгтлэнгүүд гэж бараг 20-аад нэгтлэн байсан. Тэгсэн чинь бооны эрхлэгчээр нэг хүн яхааруулад шалгуулалт явуулахаар болоод надыг очиж өрсөлдөг. Тэр хүн энэ бооны дарагт өрсөлдөг байхгүй. Тэгсэн би чадахгүй хаа энэ гэсэн чаднаа өрсөлдөх ёстой энэ зах зээлийн нийгэмч одоо ийм одоогийн саналаар асуулж яадаг юм болсон. Шууд нэг хүнийг тавьчих юм бол одоо бараг урууддаг ийм болсон. Яад надыг орууллаа. Тэгээд оруулсан чинь оруулаад би нууц сан дурaalт би ялд юм байна. Тэгсэн нөгөө өрсөлдөж байгаа хүн би ичээд харч чаддгүй. Нөгөө өрсөлдөж хүн над руу харч чаддгүй. Тэгээ гараа визасаа бариад ингээд нөгөө санал мал тоолох хугацаанд ингээд гараа визасаа яваад ирсэн. Их хугацаанд бид нар нэгнээс хол нэгэндээ орч өгч чаддгүй. Найзууд шүү дүүгэн. Тийм их сонирхолтой байдлаар зах зээл гэдэг юмтай хэлжээ би. Тэгээ би ялаад бооны газар бооны эрхлэгчээр томилогдсон юм байна. Нэг өрхлөн бооны дарга гэсэн. Тэгээд очиж нэг 7 хоног ажиллаад хашаа ороогаа янзлаад бид нэр хавар ташаал хашаа ороогаа янзлдаг байсан. Тэг чинь юу байсан шүү дээ. Энэ сэмждийн гэрийн хүн отхон цэцэг биш түүхэд эрхлэгч байсан. Тэд нар ч ирээгүй байсан. Би яагаад төрүүлж очиод манаштайгаа хоёулаа хашаа ороо янзлаа байжсэн чинь 7 хоног байжсэн чинь энэ гурил өдрийн инженер Аажим гэдэг хүн тэд хөөх дагуулсан юм байна. Тэг би нэр санаач орсонгүй. Тэр Аажмын эхнэр нь манай худалдааны юу байсан? Худалдааны мэргэжилтэн байсан. Тэгсэн Аажим гэж байна. Танай энэ бооны газрыг би худалдаж авчлаа. Анх би тэг зах зээл гэдэг юмтай тэгж нэр тулж ялаа. Тэгж айхтар одоо нөгөө дээр үчдэг юм худалдаг байдаг тийм санаандч байхгүй. Экстра объект чинь тэр чигт худалдаж авчт юм байна. Тэгээ одоо яг би ажиллагаа болоод ингээд моцорлоо. Тэгээд тэр сошиал би нэг 4 жил орчим ажиллагаа байсандаа би ямар ч ажиллагаа авах, авгаач ажиллагаа авахгүй, вич ажиллагаа авах. Тэгээ байжгаад одоо энэ хот руу хийж идэм билүү, яад юм билүү, чи одоо амьдрах болох юм байна гэж манай найз госолтод юунд орсон надад. Та хот хийж яах юм бэ? Би тэрийг дагалддаг байсан л да. Хот хийж яах юм танах түнэр бүгд хот яваа. Та энэ байсан дээр шүү дээ. Би бас тонсныг дуулцгээд. Одоо утгын мендойгоо дуулцсан шиг болдоо. Тэгээ шууд Сэргэн гэд нэр орлоо. Тэгээ хэд жил сайхан ажиллаа, сайхан хамталтаа. Ерэн тэгт бол ерэн юм ховор их хэцүү байсан. Дандаа юмд идж уудгаас эхлүүлээд өмсөдгөөс эхлүүлээд ерэн баргийн л бараг өгдөн одоо сайддаг байсан юм да. Тэгт манай дарга бэлгөө гэж хүн байлаа. Арын дарга нацгтурж идэх хүн байлаа. Тэгэл миний тооцоогод хүн иризмаа гэж нэгтлэн байлаа. Баямынх бас дөнгөж орж ижил яаж ялав. Тэгвэл
байсан. Тэгээд их чадварлаг хамт олонны дотор орж ирсэн хүн чинь бас хэмжээний юм сурдаг юм байлаа. Цаг барин цэргийн хүмүүдэг шин энгийн хүмүүсээс шал ойрол байдаг. Тэгээд анхудаа килийн харааны хашаанаар ордохлаа заграалтны өрөөр ордож байгаа юм шиг. Килийн хашаанаас буцаад гарахлаа зах зээлэргүүд алхаад орж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж игнэ төрдөг байсан минь. Тэгээд их сайхан хамт олонтой би олон жил ажиллаа бас аврах маврагч болж ялаа. Хамт олон сайхан хүлээж авсан надыг. Их юм сурч их юм ойлгосон. Күнсийн нэр Жиза гэж байсан. Тэгээд Жизагаас би одоо нэлээ юм асууж лавлж бид авсан да одоо ямар хөө газар юм бэ? Яа тийм нэрүү ямар хөө ажил гэдэг нэлээд асууж лавлаад ингээд авсан чи Жиза надад юм загчаасан би ганаас гардуу. Юу загчаасан гэсэн. Таши юу яаж болохгүй ш. Тооцонд орохоор бас өөрөө бас төрөлөө тооцоог нь бас иччихчээ. Юм л илүүлж болдгоо шүү. Юм л илэх юм бол одоо цэргийн хоол хассаг хэрэгт ордож ш. Тэг юм дутуул яах вэ гэсэн чи юм дутуул асуудал байх донсны нэр хэлчихтэй гэдэг байхгүй. Тэгэл тэрийг ойлгож авчихад би ярээс одоо цэргийн хоол хассаг хэрэгт орох тулд өөрөө төрөл тооцоогоо бодоод жоох юм нэг хоёр нэкэн илүү гарч ирсэн. Нөгөөдгөө юу яагаад хэлж изэл уутанд хийгээл манай тэр складчи өдөр энэ машинууд тавьта чиргүүлүүд өдрөхөө зөндөөд тэрний чиргүүлээр гаргаж байлгүй. Тэгээ тооцоонд ороод дууссан дараа эргэлээд өгөн авчих. Тийм байсан. Тэгээ миний багш бол Жиза гэдэг хүн байсан. Над их юм зааж өгсөн. Одоо насаар дүү тэгсэн мөртлөө миний багш. Сайхан эмэгтэй байд юм аа. Тэгээд сайхан хамт олон дотор сайхан усуу зөндөө байсан. Манай гал зүхний дарга жаагалагч байлаа. Тэр гал зүхний асуудлыг тэр хүний өөрөө ганцаараа шийддэг. Их хариуцлагатай шашинтай тийм хүн байсан. Их сайхан хамт олон байсан. 90 тагсгсэн хүн баг байгаагүй да. Дэлгэранд нэглэмтэй журамтай их сайхан газар байсан. Сайхан дарга нарын өөр харлаа би. За утгагүй одоо манай 50 жилийн ойлгох гэж байна. Энэ 50 жилийн ойда амжилттай дүүрэн ариун эрүүл сарвал сайхан уулзах яриад дэвшүүлье.